За сайн байцгаана уу. Намайг Эрдэнэ цогтын Баатарчав гэдэг. Алтан Уранхаан туулч Бодноо Хоож ивэрт Баян Алтаа гэдэг хүний одоо удмын туулч байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан сар шинийн бэлэг дэмбэрэлтэй өдөр Монгол ам бэлгийн нэгэн том одоо төрөл жанр болох туулс. За энэ домог үлгэрийн талаар ярилцах гэж байна. Бас таалан болгоно уу. Монголчууд сар шинийн өмнөх шөнөөс эхлэн туйлхайлан орчлон ертөнцийн жан ёс байгаль сав шимийн учир холбоог аялгуулан магтан туйлхайлдаг уламжлалтай. Энэ нь ирж буй жилийнхээ засал өнгөрч буй жилийнхээ алдаа оноог ухаан бясалгах нэгэн гайхамшигтай зан үйл болон хадгалагджээ. Өвлийн шөнө өөхөн дингийн гэрэлд товшуур хөгжмийн нэгэн дан аялгуунд үлгэр домгийн ертөнц үзэж хараагүй түүхийг амаас ам дамжуулан суралцсаар хэдэн мянган жилийн нүрийг үзэж өнөөгийн бидэнд соёлын үнэт өв болон хадгалагдсан юм. Ийм нэгэн үнэт өвийг 9 дэх үе дээрээ өвлсөн төрийн туйлч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Баатарчав манай нэвтрүүлэгт 3 насны төлөөлөлтөй туйлын тухай яриа хөөрөө өрнүүлснийг хүлээн авч үзнэ. За сайн байна. За чиний нэрийг хэн гэдэг вэ? Хоёулаа сайхан байна. За сайн байна уу? Сайхан үлжиж байна уу? Сайн байна. Сайхан үлжиж байна. Сайхан ч юм. Сайхан. За тарган тавтаа үлжиж. Тарган тавтаа аварчих гэж байна. Оо сайхан. Сөрөг мадон тарган сайхан. Оо сайхан дөө. Одоо шинэлж байна уу? Би ерөн сайн мэдгүй байхгүй юу? За зөв. Яг одоо мэдгүйгээ хэлдэг чих сайн шүү дээ. За тэгээд асуу. Та надад туйлыг тайлбарлаад өгөөч. За тэгэхээр туул гэдэг энэ урлагийг одоо нэг өгүүлбэрээр ингэж тайлбарлаж хэлж болдгоо их том юм. Тийм учраас туул дотор үндсэндээ нэг 6 янзын том айсав. Одоо энэ ЮНЕСКОгийн айсав гэдэг шиг тийм том айсавууд нэгдүгээрт байдаг. Хоёрдугаарт одоо сая ярьсан үгийн урлагийн их том төлөөлөл, дээр нь хөгжмдүүр явж яадаг, дээр нь одоо туулч хүн тэр туулыг аялгуулан хайлдаг, хайлахтаа бүр давхар хоолоогоор хайлдаг. Тийм учраас энэ туул тэр үзэгдэх байдлаасаа ч их том, доторх мөн чанар нь ч бас их том юм. Одоо ил ертөнцийн туулууд, баатарлаг туулууд, далд сүмэлж осны туул гэх мэт маш олон янз. За тэгээд одоо өнгөрсөн 100 жилд одоо манай нэртэй бичгийн хүн Цэндийн Дамжсрангуй туулийг бол нэг хүний гэрийн чатрал гэсэн утгын одоо тайлбарыг хэлж ирсэн. Малчин нүүдэлчин монголчуудын одоо үзэх жүжиг одоо тэр тоглох ганц хүний чатар гэсэн утгатай тийм үгийг үг өгүүлбэрээр ингэж тайлбарлаж ирсэн. Ер нь туул гэдэг бол одоо саяыг хэлсэн улс болгонд байдгүй нүүдэлчин ард түмний тэр амьдралын том философи гүн ухаан. За тэгээд энэ дотор эртний бөгөөд дундад эртний их том яруу найраг тэр хэлбэрээр одоо энэ Монгол хүмүүс, Төв Азийн хүмүүсийн тэр нандин соёлууд хүн төрлөختний одоо тэр нандин одоо түүхэн хөгжлийн өөр цаг үеийн тэр их том дурсгалуудыг ингэж харуулж ядгаараа түүхийн бас нэг талын том тусгал болж өгдөг. За ийм л юм. Ингээд талаас нь гэлж ажил одоо энэ туулыг ингэж чамд ойлгуулах нь. Туйлын чинь хүмүүс одоо бас одоо юу яриад ингээд суугаад идэх ингээд бас боддог байж магадгүй юм тий. Тэгээ яг бид нар бол судлаачид учраас одоо зүгээр туйлын тухай зүгээр үйл явдлын энгийнээр тайлбарлах юм бол амархан хэм одоо их энгийн бүтээцтэй юм байна гэдгийг зөв яг үзэгчтэй бас хэлвэл бас зүгээр байх гэж бодож байгаа. Тэгээд Америк одоо нэртэй дэмтэн одоо Joseph Campbell гэж одоо туйл судлаач байгаа шүү дээ тий домог зүй судлаач. Тэгээд тэр хүн болохоор одоо туйл одоо энэ домог ерөөсөө хүний амьдрал бол аялал юм гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө 8-аас 12 үе шаттай ийм одоо байдаг юм байна гэсэн тэр үе шатуудыг гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэн дээр бол эхлээд Баатар гэрээсээ гарч ийн. За гэрээсээ гарч яваад эхлээд одоо жоохон ингэж эргэлзэн гэж байгаа. Эргэлзэн. За тэгээ янз бүрийн бэрхшээлүүдийг давна.
зарим нь буцна. Зарим нь бол цаашаа явна. За ингэж явсаар байгаад эцсийн одоо тэгэл бас нэг хүнд сорилт янз бүрийн юм даваад за заримдаа бүр алигаал даад за тэгжээ тэрний дараа ялалт ирээд за ингээд одоо буцаж гэртээ ирдгээ. Тэ түр одоо өөрийнхөө одоо тэр гол голомт дээр буцаж ирдэг гэсэн ерөөсөө ийм нэг тойрог цэглэг 18-аас 12 үнштэй. Тэгэхээр энэ бол яг манай Баатарлаг туйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө туйл бол ерөөхдөө л нэг ийм ингийн манай Уранхай туйланд Далд сүмэлж осны туйл гэж нэг туйл байна. За тэр туйл дээр юу гардаг гэхээр нөгөө бидний тайлбарлаж чадахгүй байгаа нөгөө нэг уул усны эзэд савдаг шивдгээс өксүүлээд аль дамлагад аль нь байдаг гэдэг байршлыг гой хэлээд өгч байгаа. Хамгийн ялгаатай нь тэр. Одоо савдгаас цааш юу байна? Зөвхөн савдагтай харьцах нь сайхан зам болгохын тухайд, сайхан ургац авахын тухайд байгаа. Тэрнээс дээшээ харьцуул яад гэхээр нөгөө цөг хайрхан гэдэг баруун Монголд нэг юм үлдсэн байгаа ш нэг үг. Тэгэхээр цөг хайрхан гэдэг уул тэнд байд юм байна. Хоёр сайхан хайрхан байна. Тэнгэр уулын наан цаана ойрхон алтаад. Тэрлэнгээд орхихоор дээд их оршихуунуудад хурдтай хүрдэг тэр үг ёроолууд нь байна. Тэгэхээр тэр дээд оршихуунуудаас л угаасаа оюун ухаан гэдэг юм дээрээс ирдэг тухай бүх шашин, бүхмэр гэдэг юмд байна. Тэгэхээр тэр замуудыг л нарийн хэлсэн байт. Тийм бэ. Тэгэхээр одоо манай туйл бол зөвхөн нэг хүний нэг баатрын хувийн амьдрал биш бүр дэлхийн ертөнцөөр очиж байна. Тэгээд оюун төр садан гэж энэ нартын хүмүүсийг нэрлэдэг байгаа нь хүртэл их гоё. Оюун төр садан нэгэн цагт мөнх настай байжээ. Тэгээд мөнх настай байжгаад дараа нөгөө дээд их өөтгөгч заяачд нөгөө самун үүсгээд ахаар нь насын хассаар байгаад одоо ийм болсон. Буцаад өндөр болох бололцоо нь бас байгаа гэдэг тухай их нарийн байна. Тэгэхээр энэ манай туйлын удас чанар бол энэ мэтэд олох юм байна. Том юм аа, их зартай юм аа. Зөв миний ойлгож байгаагаар бол тэнгэрээс өгдөлтөө газараас амьтай ийм сайхан өв соёл бол энэ Монгол аман сайхан энэ сайхан соёл бол энэ туйл гэж ингэж боддог. За тэгээд алтаа сайхан орон хязгаараас бол үүстэй болов гэж би одоо хүүхнийхөө хувьд ингэж боддог. Тэгээд унсан газар угаасан ус маань бол Уранхай нутагта хил залгаа ховд нутгийн хүн. Тэгээд энэ тусмаа манай Уранхайчуудын дотор энэ сайхан өв соёл бол одоо тээгдэж явж байгаа. Алтаа орон нутаг бол энэ сайхан одоо соёлыг бол яста тэнгэрээс өгөлтэй газараас амь тосч явсан хөх толбот хөх Монгол үндэсний мөн сайхан язгуур өв соёлыг тээгээ явж байгаа гэж боддог. За тэгээд би өөрөөс чинь бол одоо туйлын одоо ямар төрлүүд байдیں۔ Ямар одоо сайхан туйлчид монголчуудаас одоо төрсөн юм бэ? Тэрүүнээс одоо та одоо ямар одоо туйлыг хайлж энэ өв дээж явнэ. Энэ сонь сайхнаас одоо хуульч өгөөч гэж хүсэж байна. Ер нь туйлыг хүмүүс нэг бол асар эртний цаг хугацаанд ойлгоод байдаг. Нэг болохоор залуу цаг хугацааг нь хуучин туйлтай холиод болохгүй байгаа. Тийм учраас одоо туйлсын он цагийн үйлчлэл гэдэг нэг юм хийсэн. Тэн дээр одоо хийсэн тэр үйлчлэл дээр яасан гэхээр 18 дугаар зуунаас эхлээл явж байгаа. 18 дугаар зуун туйлсын насар бол залуу нас. Тэгээ цаашаа дундад зууны туйл дотроо хоёр хэсэгтэй. Дундад хож үеийн дундад эртний гэдэг. За тэрний урталт байгаа туйлууд цөөхрээд ирнэ. Тэр нь эртний туйлууд. За эртний туйлуудаас урагшаа ямар цаг үе байна гэхээр эртний туйлууд дээр голцсон одоо саяны тэр төр нарт дээр буусан үеийн одоо мөнгө сайхан төрт алтан торцгээд төр энэ нарт дээр буугаад ямар газар усан дээр одоо ингэж буусан мөнгө орны тасаргаа яаж буусан тухай хүртэл гардаг. За тэрнээс урагшаа цаг үед болохоор эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёсны Овг аймгийн байгууллагын цаг. Тэрнээс урагшаа цаг хугацаа болохоор бүр галваас урагшаа орчлын ертөнц үүсч бүрлдсэн тухай. Нарт дээр анхны оюун ухаантууд буусан, зарим нь тэнд анханасаа байсан гэдэг хоёр том ойлголтыг одоо хамруулсан ийм их эртний гарвал үйлслийн гарвалт туйлууд. Тэр туйлыг нэн эртний гэдэг ангилд ингэж явж байгаа. За тэрнээс урагшаа болохоор нөгөө далд туйлууд гэж одоо бүр тэр туйлчгын насандаа одоо хатуу туйлыг 3 хайлдаг бол тэр одоо далдмын чандрын туйлыг нэг л хайлахыг зөвшөөрнө. Бүр одоо тэр хэцүү хатуу маш хэцүү цагт л одоо хайлна гэсэн утгатай. Ингэж одоо найндгамж ирсэн ийм өөрөөр зөрүүлэлттэй байна. За төрлийн үүдээ. Туйл одоо хайлахад юу яадаг гэсэн. Өөр аялгуугаар, өөр хойлогоор юу яадаг гэсэн. Хайлдаг гэсэн. Тий, туйлыг хайлахад бол
За би яг чам шиг баг байхдаа бол эхлээд алтай хайлт сурсан, ааваасаа сурж байсан. Над нэг ийм жижигхэн богинохон товшуур хийж өгчээсэн. Тэгээд тэр товшуураар би эхлээд хамгийн эхлээд нөгөө саяны өгтөл туул болох алтай уулын магтаал алтайг эхэлж хайлт сурсан. Тэгээд дараа нь алтай хайлж сурна гэдэг маань бараг цаг 30 минут, цаг 40, бараг л 2 цагийн ажил болдог. Тийм урт. Одоо болохоор яг хөө энэ ардын урлагийн наадмаас хойш төвийн чуулгууд алтай магтаал гэж нэг 5 минут ч хүрэхгүй нэг 3-4 минутанд багтаагаад дотор нь ингээд янз янзын гоёл чимэгтэй ингээд өндөрлж байгаа. Жинхэнэ алтай магтаал одоо урт чигээрээ бол маш олон юмгийн багтаасан цогц урлаг байдаг. Одоо тэнгэрэлчийн түшигтэй тэрсүү зэтгэрийн даруулгатай 90-сэн тэнгэрийн номогтой эдэр 25 насны дүртэй гэж одоо мөнхийн залуу алтаан тухай өгүүлдэг. Тэгээд алтан шаргал говоор хүрээлүүлж арцтай ногоон хангаагаар хөвөөлүүлж амаржингийн дүрээр залардаг тийм том алтаан тухай өгүүлдэг. Алтаа гэдэг бол одоо хүн төрлөختний эртний том өлгийн учраас бид нар бүгдээрээ ялгаа байхгүй. Говийн хүн ч ялгаагүй, талын хүн ч ялгаагүй. Бид бүгд алтаа хэлтэй артам. Тэгээд одоо алтаа хэлчин дотроо хоёр хуваагдчих чинь нэг нь Түрэг, нэг нь Монгол. Тэгэхээр бид нар энэ алтаа хэлтнүүд учраас алтаан соёл гэдэг юм бол нарийн ярил нүүдэлчдийн одоо хамгийн эртний тийм хэл, соёл, заншил бүхэн энэ дотроо багтчих. Тэгэхээр энэ алтаа хэлний хүрээний олон өөр цагийн одоо тэр хэрэглэгдэхүүнээр туул сайлгдаг гэсэн үг. Тийм учраас туульсын үгийг одоо туулын нэг ном гарлаа гэж утгад баг орчуулгатай одоо энэ хуучин үгийн тайлбар эсвэл эртний үгийн тайлбар гэж ард нь бичихгүй бол энэ цагийн хүмүүс ойлгоход хэцүү байдаг. Одоо яг дэлхийн судлаачид бол туйлыг 3 дэлхийн туйлыг 3 хувааж ийн гэж ярьж байгаа юм л да. Тэгээ нэгдүгээрх нь бол тэр эртний одоо тийм домгийн амьтад одоо манай мангас байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд ер усын амьтад гарч ийн. Гисэр хаан мангас чөтгөрийг дарж байсан гэж би уншсан. За одоо жинхэнэ ярьж эхэлж байна. За тэгээд за гисэр бол ер нь төвдөөс ирсэн цор ганц туулж гэж ярьдаг. Төвд гаралдаа л гэж үздэг. Мэдээж монголчууд манайх гал тэгдэв. Бүрээдэд хүртэл Абаан гэсэр гээд байна. Гэсэр дээр их Монголын Нача хааны бүлэг, Нача хааны үйл явдлууд гардаг. Тэгэхээр Монголыг тусад нь авч үзэж гаргадаг. Тэгээд гэсэр бол ямар туул юм бэ гэсэн чинь насных нь хувьд авч үзэхээр 1100 орчим жилийн настай. Тэгээд одоо тэр гэсэр дээр гарч байгаа амьдрал ерэн гол үйл явдал нь юу гэхээр хурмас тэнгэр 3 хүүгийнхээ нэгийг нартад өөмөө самууных гараад байна. Түүнийг засах ёстой гэд ингээд хамгийн сүүлд отхон хүүн бий явъя гэж нартад ирж 10 зүгийн 10 хорийн үндсийг дарддаг ачтвогд гэсэр гэж гардаг. Чи яг тэр хэсгээс нь уншсан ба шүү дээ. Тэгээд ингээд нэрэ тэнд чинь маш олон үйл явдал гарна. Гэхдээ маш юм сургамжтай одоо тэр дайн дайсныг дарж номхруулдаг одоо мөн л нэг баатарлаг туульсын нэг нь. Баатарлаг туулаас тусдаа бас туульсан монголчуудад байдаг. Тэгэхээр ийм сайхан одоо туульсын нэг нь гэсэр туулыг одоо хожуу би энэ Төв аймаг бишээ Өвөрхангай аймгийн Бүрд суманд Монгол улсын төв цэг байдаг. Тэр суманд хайлсан. Тэгээ тэр хайлж явах үеийн одоо бичлэгүүд манай үндэсний телевизэд байдаг. Бас их өвөрмөц юм байлаа. Тэр туул хайлдаг өдөр нэг баахан тас ирж тэр туул хайлж байгаа газар ирж буусан. Тэгээ тэрийг бол одоо хүмүүс янз бүрээр л ойлгодог. Тэгсэн тэр тасыг хожуу ингээд судалсан чинь одоо тас ингээд төвдөөс нүүгээд Монголд ирээд дараа нь Солонгост очоод тэгээ буцдаг нэг тийм цикл байд юм байна л да. Тэгэд яг тэр Бүрд суманд бид туул хайлж явахт тэгж баахан тас шугуу иржсэн. Тэгээ бодохоор ер нь энэ туульс гэдэг юм бол ер нь асар том бэлгэдэл дунд ингэж л хайлагдаж малчин нүүдэлчин монголчуудад одоо оюуны бөгөөд зан үйлийн их том соёл болж ингэж ирсэн. Эртний шинжтэй нэг хэсэг туйл байна. За дараах нь болохоор ингээд төрт ёсны тийм ээ байгуулж байгаа. Одоо манай жангар гис самууныг одоо устгах дарах ёстой. Тийм нэг улс төрөө байгуулж байгаа нэг хэсэг. Тэгээ тэр хэсэг туйл бол жан хожуу үссэн байх магадaltaй гээд Оросынхаа нөгөө Билина Миленаг одоо жинхэнэ нөгөө
түүхэн хүмүүст оролцсон тэр туйлыг бас ярьж ах шиг байна. За зарим хэсэг нь болохоор жоохон тийм дуулал маягтай, үлгэр шиг. Игри хороаны дуул гэдэг чинь. Тэгээ одоо нөгөө манай энд чинь ийм 3 янзын хэв шинжид бол туйлыг хувааж байгаа байхгүй. Тэгээ ингээд бодоод ахаар манайх бол яг тэр эртний одоо тэр домгийн сэтгэлгээний үеийн ч юм байна, төр засгаа байгуулж байгаа, ус гүрнээ байгуулж байгаа тий. Чинээс хойш баатардаг үеч бай. Тэрний үеийн ч удаа байна. Тэгээд их сонин сайхан туйлтай ард түмэн шүү тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө туйлыг бол өөрөө бол яг аль хэсэгт нь хамаарах вэ гэж одоо боддог байна. Би уранхай туйлыг ер нь нэлээд олон жил судлаа. Ер нь ганц уранхайч гэлтгүй ихлээр энэ Монголын бүх суманд юм байдаг байх гэж багада мэдлгөөс. Хожим нь ингээд бас энэ Улаанбаатарт сургууль соёл дээрээд ингэсэн чинь энд айгуу сайхан сонирхоод манай суманд одоо би сая тэр охинтоос ярьж байлаа. Манай сумын концертанд ордог хүмүүсийг энд бүгдэл таниад байдаг. Гэхдээ би бүр учрыг нотхгүй гайхаад байсан чинь тэр чинь нөгөө судалгаагаар хүмүүс судалж очиад байсан. Ер нь энэ нутг нэг юм юмтаа гэдгийг мэддэг байсан байна. Тэгэхээр уранхай туйлыг би нэлээд олон жил ингээд судлахт бол их гоё сэтгэлгээнүүд тэнд байгаа. Одоо сая таны хэлж байгаа тэр эртний сэтгэлгээч байна, дундад эртний сэтгэлгээч байна. Бас жаахан хожуу залуу үе гэж хэлж болохоор энэ жангарыг чинь шин бишээ халимагт 550 жилийн тэмдэглэж ирсэн юм байна л өнгөрсөн зуунд. Тэгэхээр одоо энэ чинь тэрнээс хойш хөөгөөд үцхээр нэг 600 орчим жилийн настай туул нэрэж яг гарч байгаа юм нь үнэхээр бид нар хамгийн сайн монголчуудын судалсан туул шүү дээ. Нөгөө морины жолоо, шар торгон жолоо болж гараад өргөөгөр нь бомбулваа гэж шар цохор бомбулваа гараад ингээд дахаар одоо тэр чинь ер нь үйл явдлууд тэгээд зарим нэг бурхтын нэр нэлээд төлхөө гарч байна. Тэгэхээр туулыг яг энэ өнцгөөс нь ингээ хараад дахаар их мэдгэж байгаа. Тэгэхээр жангар бол ягаад алдарсан гэхээр нөгөө нүүдэлчдийн тэр баатарлаг үеийн амьдралын оргил дээрээс ингээд өрмөн дээрээс нь хийцэн босч ирсэн ийм сайхан туул гэж ойлгодог. За тэрнээс урагшаа цагийн туулууд гэхээр манай дундад эртний баатарлаг туулууд байна. Энэ туулууд ямар үйл явдал гардаг гэхээр одоо тэр төр бууснаас хойш үеийн одоо тэр багаадуудын амьдралтай бас ойролцоо болов гэмээр. Нэг бус нэг 3 орныг засах, 5 орныг засах тийм үйл явдлууд их гардаг. За бүр том бодонтой туулууд бол бодонг одоо бид нар бодон гахаа гэж нэг хэсэг нь тайлбарлсан боловч тэр бодон баатар гэж ямар баатрыг хэлдэг вэ гэхээр ер нь их том баатруудыг хэлдэг юм байна л да. Нартын савслаг орны үүдийг баригч баатруудын одоо дөрүүд гардаг. Ер нь нэг 20-аас 30-40 орн чөлөөлөх гэж нартад хүний биеийг эзэлж бууж ирдэг гэж ярьдаг. Тэгэхээр бодон баатрын тэр үе байна. Тэрнээс урагшаа одоо домгийн бас сэтгэлгээнтэй бас ганц 2 сайхан тэр туулууд байна. Тэн дээр болохоор нөгөө эхийн эрхт ёс гэдэг юмны үйл явдал гардаг. Эцгийн эрхт ёсноос өмнө байсан тэр ёсны үйл явдлууд гардаг. За тэгээд одоо зарим нэг тэр туулуудад болохоор одоо бүр их эрт дээр цагийн Овг аймгийн сэтгэлгээнүүд гарч байна. За тэр мөсдлөгийн үеийн үйл явдал гарч байна. Их юм ховор хомс байсан тухай үйл явдал гарч байна. Төр гэдэг юмны тухай тэнд эрдээс итгэхгүй байхгүй хуучин юмнууд гарч байна. Хуучин үйл явдал гарч байна. Тэгээд ингээ бодохоор уранхай туул дээрээс тэр бүхэл цаг үеийн олон сайхан тийм үйл явдлууд байна гэж боддог. Тэр дуу хоолойны үед ч гэсэн ингээд бодоод үцхээр уранхай туулд юм өөрчилж болохгүй юм байна гэж би боддог болсон. Ягаад тэгэхээр ингээд хоолойгоороо дуурах тэр цар хурааны хөвдөж судалж их үзлээ. Товшуураа би нэг өндөр хүн гэж бодоод аав нь хийж өгсөн аав над нэг 10 товшуураа өгсөн. Тэрийг одоо баг элэдгийн элэгээд мужаа 50 гэдг нь 50 өгсөн. Нэг удаа над нэг байгуулж авах хөтөр нэг юм урт товшуур хийгээд нөгөө урт товшууртаа чинь би нэг хайлээ. За нэг өдөр чинь хайлах юм болоод ингээ хайлсан чинь нэг завсар тодорхой үйл явдлын өрнөд дуусаад нэг завсарлаа дахиад хайлдаг ш. Тэгээ хайлах болсон чинь миний гарын шөрөмс татцсан. Тэгсэн чинь нөгөө урт товшуураас болсон. Нүүдэлчтийн юм гэдэг бол ерөөсөө цагийн шалгуурыг давсан учраас ерөөсөө тэр айхтар тэгж нарийн ингэж улам боловсронгуй бол сайхан ирд юм байна. Ер нь тэгээд энэ хан хормостоос таалалтай Монгол төм бол хит угсаатан ард түмэн. Энэ ард түмэн ер нь явж энэ орчлон хорвоо ертөнцийн жинхэнэ хас эрдэнэ бол монголчууд мөнөөс өмнө мөнгө галтай үндэстэй ийм ард түмэн. Тийм учраас ирээдүй бол тун тансаг. Энэ сайхан орны ард түмэн бол
одоо тэнгэрт нартаа цуг мөнхөрөгдөх, газарт галтай цуг дарахлах ийм сайхан арт түмний үрсэд гэж боддог. Тэгээд таны ярьсан сайхан яриа хөөрөө бол энэ өргөн олон төмөн энэ залуучууд бол бас ихийг бодогдуулах байх гэж байна. Алтай гिचийн одоо овог үндэстэн бол Монгол угсаатны мэн түүхийн хамгийн өвөг байгаа. Энийг бодвол одоо манай түүхчд мань илүү тодорхой судлаасаа хүний гүрний түүхээс урагшаага одоо уртсаасаа гэж боддог. Дээр нь жагрын оронд одоо бий болсон тэр мэлхийн нэртэй тэр улсын түүх нь монголчуудтай холбоотой. Тэгээд хор Монгол, сор Монгол гэсэн сайхан хоёр өвөг дээдс мэж гэсэн монголчуудын маань өвөг дээдс байгаа. Тэгээд тэрнтэй бас холбогдох ёстой. Тэгээ ерөн зөвөр энд гэж онцолж хэлэхэд нөгөө дээд тэнгэр хийгээд доор байгаа хан богдсын одоо асарх нэгүсхэн жаргал хайрлын агаар нэгэн буй. Тэгээ Агнистан агуудах бодис одооноор хийгээд алтан дэлхийд бодис сэтгэлтэн монголчууд хоёрын ахуй орших газар нэг учраас энэ сайхан урлаг соёл бол монголчуудын одоо ёстой жинхэнэ тэнгэрийн өөгдөл газрын амин одоо язгуур сахиусуулна гэдэгт итгэж явдаг юм аа. Тэгээд өнөөдрийн та бүхэн энэ яриа бол одоо их өрөөгөөжтэй монголчуудын жинхэнэ одоо мах яс оюуны одоо сүнсэнд нь хурч одоо мэдрэгдэх ёстой л гэж ингэж санаж байна. Ярьж байгааг би ер нь хүлээн зөвшөөрч байна. Тэгээд энэ дотор харин бид нөгөө шинжлэх ухааны улсуудад нөгөө баримт нотолгоо их чухал байдаг учраас тэр саяны алтай гिचи гэдэг чинь алтай хижи гэсэн үг. Хижи гэдэг чинь одоо хүн гөрөөс хоёрын завсрын зүйлийг хижи гэж нэрлэдэг. Одоо гоорны алтад энэ яриа бас байж л байгаа. Уулын алтайх нь хижи гэдэг үгээр хэрэгжилж байгаа. Тэгээд энэ ер нь нарт дээр хүн үүссэн эртний нэг чухал төвүүд бөгөөд алтад аран жүүссэн гэж ярьдаг. Аймаг гэдэг юм болохоор хэрэм анжирт үүслэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол тэр Африкаас нааш энэ алтай хооронд одоо 40 мянган гэж ярьдаг, 100 мянга ярьж байгаа. Энэ 3 төмөөс 5 төмөн жилийн дотор 3 их том нүүдэл энэ өндөрлөгөөс явлаа гэдэг. Энийг одоо явандаа дараагийн судлаачд улам нарийсгаж судлах байх. Дээр нь үнэхээр энд бол энэ газар нутг бол үнэхээр судалгааны ариун баялаг нөөцтэй, археологийн ариун баялаг нөөцтэй. Дээр нь одоо энэ ам бэлгийн зүйл өвчин зүгээр нэг хэлэгдэж ирдэг юм байна. Одоо дэлхийн домгийн хурлуудад бас Мерсер ингэж очиж үзэжсэн. За манай нэртэй домог судлаач Дулам Гоч ярьдаг. Ер нь өнгөрсөн цагт болж өнгөрсөн зүйлийн нэг 60-аас 70% нь тэр домог зүйд хадгалах гэжээдэг гэж. Тэгээ хүн одоо 3 хэмжээст ертөнцид одоогийн хүн ойлгодог учраас үзээгүй юмныхаа дайсан учраас тэрийг нөгөө хүлэн зөвшөөрөх юм байна, хүлэн зөвшөөрөхгүй юм байна. Тэгэхдээ тэр ил далд хоёрыг нэгдэл дээр үнэхээр ярьж чаддаг, ойлгож чаддаг ард түмнүүд бол энэ алтайг тойроод байж байгаа. Тэгэхдээ зарим нь одоо тэр соёлын өв гэж энэ үнэхээр энэ гайхалтай юм алдсан улсууч байна. Зөвхөн хөгжмийн төрлийн хэмжээнд одоо үлдсэн хүмүүс ч байна. Соёлоо яг одоо ялангуяа энэ туулсыг авч үлдэнэ гэдэг бол монголчуудын маш том баялаг. Явандаа энэ туулсын тэр оюун санаануудаар ч одоо маш олон зүйлийн одоо үзэх харах зүйлийг хийх болцоотой, бие тус соёлыг биежүүлээд дотроос нь олон зүйлийг гаргаж ирэх болцоотой байна. Ер нь одоо сүүлийн үед кино контентын залуус надтай холбогддог болж байгаа. Мэдхгүй юмныхаа учрыг асуух гэж ирдэг. Тэрнийхэн төвшөнд би бас чадвал тайлбарлах санаатай юмнуудаа тайлбарлаад зарим нэг бас ил гаргадаггүй зүйлийг за энд хүрээд орхиё, энэ хүртэл ихлээд хэдүүлээ ажиллаа ихлээд явжээ гэдэг ингээд ярилцсан явж явах жишээ нь. Тэгээд одоо энэ зөвхөн нэг баатарлаг үе байсан шиг энэ туул дээр ойлгоод байдаг. Тэрнээс урагшаах их олон сайхан далд үеуд байна. Тэгэд ертөнцийг таних гэсэн энэ ард түмний гайхамшгүүд байж байгаа. Жишээ нь тэр эртний туулуудад бол одоо 700-аас 800-аар нь оддын ай савын нэрс байж гэн гэдэг бол үнэхээр гайхалтай. Зөвхөн нэг маллаад одоо нэг ан гөрөө хийгээд амьдарчсан ард түмгийнхээс илүү энэ дээд гариг эрх сүттэйгээ асар том холбоотой байсан. Ямар нэгэн байдлаар тэндээс одоо хүч тусыг авч чаддаг байсны ер нь нарийн улбаанууд тэр урагшлах туулс ховордох тусмаа тэр нь гарч ирдэг. Наа нь ил байгаа туулууд дотор бол одоо сүүлийн 18 дугаар зууны амьдрал 20 дугаар зууны амьдрал хүртэл байгаа шүү дээ. Туул яга битүүний урд өдөр хайлт юм бол? За битүүний өдөр
Гэхдээ ер нь туулийг бол монголчууд намрын дунд сараас шинийн 15 хүртэл айлдаг. Зарим газар бүр шинийн 18 хүртэл айлдаг. Гэхдээ энэ одоо яагаад голцоо ингээд намар өвлийн цагт туул хайлж яах гэхээр туул өөрөө маш хүчийг агуулдаг учраас лус унтсан үед тайлдаг. Өөрөөр хэлбэл лус тэр цагт одоо хөлдөө байдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэр том тэнгэрүүдийг ингэж зохицуулж солиулж байгаа гэсэн юм утга санааг илэрхийлдэг. Цагаан сарын өмнө уран хажууд чадаас яг туйлаа хайлуулна. Тэгээд байх. Одоо манай уранхад нэг сони үг байдаг. Одоо сонирсох яг бус хүмүүст ярих сонин байд юм байна лээ. Өрхийн тэргүүн ерөөсөө тэр жилийнхээ заслыг хийх нөлөөлдөг гэж. Одоо өөрөөр хэлбэл зарим газар лам бөө байхгүй байсан ч өөрөө заслаа өглөөрт бишээ битүүнээ өдөр гарч нөгөө 7 үед хар яндэр гэж наран ургах зүгт баруун талд байдаг яндэр дээр очиод нөгөө урдчлаас нааш очиагүй газар байгаа шүү дээ. Тэргээ сайхан цэвэрлээд 13 нь алтан 13 сан гэдгээ сэргээгээд ирдэг. Тэгээд дараа нь нөгөө хэрв тэр айл тэр хот айлд одоо сахалт айлд туульчгаа урж залж ирнэ. Туульч байхгүй л өөрсдөө бас одоо тэр алтаатай холбоотой болвол тийм өөр зүр зан үйл өөрсдөө хийчдэг ард юм. Тэгээд тэр ёсаараа л одоо сайхан бэлтцгээгээд сая байжсэн. Тэгэхээр одоо яг тэд нэр тэр бүх юм сайхан болох байх. Тэгээд хамгийн гол сонирхолтой хэсэг нь болохоор тэр нэг эртний монголчуудын нэг 2000 гаруй жилийн өмнө л тийм байсан гэсэн. Тэр 13 овоон дээр нар битүү очдөг. Тэгээд нар мандж явах үед л яг одоо бүх юм бэлэн болцсон. Тэр нь эрэгтэй хүн болгон тэнд хүрнэ. 80 гэдтэй хүн ч хүрнэ, залуучууд ч хүрнэ, бүх насны төлөөл тэнд байдаг. Тэгээд тэр ургах нарнаас одоо галын шим авдаг. Тэгээд ургах нарны тэр галын шимд зүгээр хараад авахтай гол нь бас өгөхтэй одоо учир нь байгаа учраас шар халзан хоньны шүүс өвчөөр гэдэг. Тэр өвчүүн болохоор ямар учиртай гэхээр одоо бүтэн бодын махыг л өргөж байгаа, шүүс өргөж байгаатай адил тийм өглөг гэж үздэг. Тэгээд тэндээсээ одоо бас нэг үлдсэн хэсгээс нь одоо шүн шиг гэж нийт монголчууд ярьдаг. Манад болохоор хуучин хэлэнд болохоор цун гэж ярьдаг. Тэндээс нь аваад гэрлүүг ярьдаг. Гэрийн эзэгтэй нар маш их үүрэгтэй байдаг. Урд өдөр нь тэр ажлууд туслан дээр нь хээрийн идэ гэж тустай идэнүүд бэлтдэг. Тэгээд тэр хээрийн идэ чинь тэр уул овонд ном ёсоор нь өргөд буцаж ирэхдээ замдаа 3 зогсож хурайлж нөгөө тэр 7 үйтэй овоо руугаа яндрэлгэж ярина л да гол овоо нөгөө өглөгийн овоо учраас. Тэгээ 3 удаа хурайлаад ирэхэд гэрийн эзэгтэй одоо гэрийнхаа баруун 102 багст 3 давхар хөгч болов шаргалж болов ч юм уу тавиад сан утлагтай ингэж урж аваачдаг. Тэгээд их эн чин дандаа л нэг тийм сайхан галын домууд яваад идэв. Тэгээд нөгөө Чингис хааны үед Чингис хаан дайны бузрыг арилгах гэж цэргүүдээ мөн л галын дундуур, дөрвөн галын дундуур гаргадаг байсан. Энэ нь бол тэр жилийн засал дотор 2 багсанд бас юм гуйн чурдаг, хэцүү өмч бас ирж гардаг юм учраас багс талаа их хүнддэг. Тэгээд одоо зарим хавсаа тэнгэрүүдтэй айлууд бол тэр том шүтэн хооморт байдаг тэнд бас зарим тэнгэрээ залтсан байчдаг. Тэгэхээр тэгж 2 сайхан галын дундуур оруулж ирээд сүүгээр амлуулад дээр нь цог утгуур дээр зарим цогтойгоо ирж байгаа шүү дээ нөгөө сайхан авчирж байгаа юм чинь. Тэгээд тэрийг авчираад нөгөө гэрийн эзэгтэй хүнчлүүгээс галын эзэд юм чинь галдаа нөгөө сайхан өөрөөр хэлбэл нарнаас ирсэн юмчил явсаар байгаа галдаа ирээд тэгээд эн чинь бүтэн жилийн засал болохоос өөр аргагүй. Одоо саяны тэр үйл явдал дунд чинь бидний нэг шав жишээ байж л ядаж л алтай хайл. Ядаж нэг туулын хэсгээс явчихаар бүр сайхан ийм засал болдог. Гэр нэг л ийм л сайхан ёс одоо болтол тасраагүй л яваад байгаа. Тэр энэ дэрт эдээ цагаа өрнө гэдэг бол бас өвөг дээдстэй тэнгэртайсан өвөг дээдстэй бас ичиг буйн одоо хуваалцаж яах гэсэн утга бас байгаа тийм. Бас байлгүй бах өвөг дээдстэй ер нь нөгөө далдын ертөнц гэдэг юм бол тэр үед их ирдэг гэж үздэг. Тэгээд тэр өвөг дээдсийн өөртөө тэнгэр болчоод ирж байна. Нэг хэсэг нь болохоор хөвчтайгийн ан антын ахлаачд ирж байна. Нэг бол бас тэр хамт ирж байгаа орч хүнүүд дотор чинь зарим газар бүр алтан эзэн ирээд явах шиг боллаа гэж ярилцсан. Тэгэхээр чи энэ чих сайхан баг. Тэгэхээр энэ бол яг монголчуудад л байдаг өвөрмөгч одоо эртний сайхан язгуур монголчуудын гоё ёс
Туультайгаа бас тэгээд тэрийг хамт хийж яана гэдэг нь их сайхан байдаг. Нөгөө уул усаа магтан, цэцэг амтан, магтан дуулдаг гэсэн. За. Уул ус магтана гэдэг нь болохоор ер нь туул эхлэх юм заавал алтаа магтаал гэж сав шимийн хамгийн том магтаалыг магтдаг. Тэр нь одоо нэг зохиосон гэхээс илүү дээр үед одоо монголчуудын тэр онгод тэнгэрээр дамжиж орж ирсэн магтаал гэж үздэг учраас одоо энэ Монгол улсын 4 цаг мал сүрэг хүмүүсийн одоо тэр бүх нарийн сайхан амьдрал дээр нь одоо уул усны эзэд савдгууд алтаан эзний тухай гардаг. Тэгэхээр нөгөө сая би ярьсан ш туул их хүчтэй гэж тэр их хүчийг хайлуулж байгаа газар хайлуулж байгаа айлд авчрахаар хүндддэг гэж үздэг учраас нөгөө одоо саяны тэр алтаа магтаалыг магтснаар нөгөө тэр хөвчтайгын ан амттын ахлаачид уул усны эзэд ирж хишгээ өгдөг гэж үздэг. Тэртээ тэргүй тэр ч үтийгээл одоо бидний хажууд одоо туул хайлах юм алтаа хайлснаар тэр орчин бүрддэг. Бид нөгөө 3 хэмжээс тардаг болохоор нөгөө эргэн тойрны тэр ямар ан амтны төлөөлөгч ямар одоо чухал тийм том одоо хажуунаас харж ханддаг төлөөлөгч ирснийг мэддэггүй. Тэр тэдгээр том зочид ирснээр нөгөө туульсын хүчийг тухайн тэр урж авчирсан айлын сайн сайхны тусын тулд одоо жилийн засал болгоход ингэж зориулгддаг гэж үздэг. Халмигт одоо жангар хайлдаг штэ ер нь л тийм ээ. Тэгээд заас Якутад одоо нэг олон хоогоо хайлж байна. Тэгээ хайлж явах үед бол үзэгчд бол үе нөгөө дим өгч төрдөг юм байна. Тэр чи хамтарч нэгэн цул болоод. Тэгээд одоо тэр чинь одоо яг хэдийн үед нь та нар төрөх үү гэхлээр бас л яг ингээд баатар тулалдж байгаа цаг үед нь одоо тий одоо их гоё ингээд цөмөрөө ингэж хай тий зөө өдр гэсэн одоо тийм гоё үг бол хэлж байна. Одоо зарим үед нь одоо шүүрс талдаа. Ерөнхийдөө бол тэгж төрж иж. Тэгэхээр манай уртын дууч гэсэн ер нь төрдөг штэ тий. Тэгэхээр ингээд үзэгчд болон туйлчид одоо сонсогчд ингээд хамтаараа нэг юм цул орчин үүсгэж харуулж штэ тий. Тэгээ одоо нөгөө бид хоёрын танил одоо Киргиз энерги мансч талантаалын бачки тийм ээ. Тэр маань одоо нөгөө бас доктор судлаач тий. Тэгээ тэр надтай бас уулзаад ирж байхдаа хэлж исэн. Бид нар бол тэр туйл хайлж явах үеийн орон зайн одоо тэр соронзон орон талбай хэрхэн үүсэж гэн энд одоо хэмжилт хийсэн. Тэгээ нэг физикчид одоо энийг судлаад ямар ч байсан зүгээр жирийн хүмүүс сууж яснаас өөр орчин өөр гэрс давтамж мэдрэгдсэн. Хоёр хүн хэрэлдэж явах үеэс одоо маш өөр эерэг тийм одоо хүний биед сайн нөлөөтэй тийм сөрөг ёон баг ялгарч байна гэсэн тийм одоо би таамаглал төвшүүлээд энэ судалгаагаа хийж байна гэдэг ингэж ярьж байна шүү дээ. Одоо яг энэ рүү орох хэрэгтэй болчиход. Бидний судалгаа одоо бас тийм төвшөнд хүрэх цаг бол шаардлагатай. Бид нар ч одоо нөлөөлөд байна л гэдэг. Яг яаж нөлөөлж байгааг тогтоосон юм байхгүй. Тийм шүү дээ. Үндэ бол сайхан туйл сонсоод л ингээд байж хахад бол ингээд хүн тайвшраа тий зүрхний цохилт ингээд багасаад даралч одоо буураад байгаа юм шиг юм одоо сайхан болдог штэ тэгдэг. Одоо тэр байтха монгол хэлийг мэдхгүй гадны бас нэг заримдаа нэг юм бип жуулчд гэх юм уу тийм аялагчд заримдаа захиалаад ирээд би бас нэг хэдэн барууны улсууд энд ирээд нэг газар над чинь ингээд хайлуулж ирсэн тэгсэн. Гэхдээ энэ улсууд юу ойлгодог бол үүдэх болов яах болов гэсэн шиг юм би бодож байсан чинь харин бүр эсрэгээрээ бэлтгэгдсэн тийм сайхан улсууд ирсэн. Тэгээд туульсын завсраар бид нэг туул тайлбарлалд шүү дээ. Тэгэхэд харилцаа сууж байгаа байхгүй тийм. За сая та тэр туулаа хайлж яхад тийм баатар тэнгэрүүд ирсэн үү? Эсвэл одоо хүчтнүүдээс юу ирсэн бэ гэдэг нөгөө арслан заан тэр талын юмыг асуугаад байхгүй. Тэгээд тэд нар чинь одоо энэ дээрээс юугаар та нарыг шимэлж байна? Бүр цаана тэр оюун ухааны ундрагчаа хаанаас байна? Гихчээтэй маш гоё юм асууж бүр Монгол үзэгчээс илүү шахам тэр хүн хүндэтгэж ирсэн харагчээсэн. Тэгээ бодохоор энэ Монгол туулийг би одоо бас нэг жаахан юмны наан цааныг жаахан ойлгодог болсон үедээ ааваас асууж байсан л да нэг 30 төгч явсан. Тэгээ ааваас би ингэж асуусан. Гэхдээ одоо энэ туул хайлж яхад
одоо тэр даалдын ертөнцийн ямар нөлөө байдیں۔ Дээр нь энэ товшуур энэ нэг одоо соолираа орчин цаг гэдэг. Энэ нэг хоёр утас товшуур ямар үүрэгтэй гэж асуусан чинь. За ерөөсөө манад икэлгээд хөгжин байна. Икэл дээр түүл хайлдаг тийм уламжил байгуулагч төр чинь урт түүл биш ахар түүлэнд хамаардаг юм гээд. Уртаар явдаг одоо бүтэн өдрөөс 3 хоногор явдаг түүлэнд бол үнэхээр би тэрийг яг амьдрал дээр хүссэн. Нөгөө түүлч хүн чинь ингээд хүн тоолоогоор давхар өнгөөр явж байна. Хоржилж явж байна. Шахаа уудагаар явж байна. За дээр нь оюунаасаа нөгөө үгээ гаргаж байна. Дээр нь хөгжимдүүр явж байна. Тэгс чин хөгжимдүүр нь ингээд байнгын савчаад байхаар 2 цагаас дээш дахиад биш болчт юм байна. За тийм учраас вогныхын түүл, бэсрэг түүл хайлвал тэр болдог. Тэрнээс дээш бол энэ товшуур гэдэг юм чинь өөрөө тусгай хөлөг унлага. Тэгээ тэр яадаг хөлөг унлага вэ гэхээр энэ нэгэн хэмнэн энэ хэмнэл гэдэг бол их л дээр үеийн аялалгуу гэж байна. Тэгэхээр энэ яагаад ийм аялалгуу байдаг гэхээр туулч хүн 2 их хязгааргүйн дунд төрж холвж явах ёстой гинэ. Тэгээд өнгөрсөн хязгааргүйгээс ирэх тэрх тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөнийг илэрхийлж байдаг. Тэгээд туулч хүний амаар тэр туул хайлагч яхад нөгөө товшуурын утас хөдөлгөөний алдалгүй нөгөө хязгааргүй руу дамжуулж холвж явах үүрэгтэй. Дээр нь одоо асар олон цэргүүд, жанждууд, цэргийн цуваа яваад өнгөрч байгаа юм уу? Эсвэл их том нүүдлүүд одоо орчин цагт тэр чинь гадны туулт улсууд караван гэж тайлбарлаад байна. Караван явж байгаа тийм нэг хөдөлгөөн айс энэ товшурт мөнгөх юм байд юм байна. Тэгээд энэ орчлон эргэж байна. Тэр дээр живэрлэг эргэж байна. Тэрний наан энэ нарт эргэж байна. Дээр нь нартын одоо энэ дэлхий дээр байгаа бид нар хамтдаа эргэж яхад нүүдэлчд бас дөрвөн үлрэлд нүгээд өдөржин малаа ингээд хөдөлгөөнд байдаг. Тэгэхээр хөдөлгөөнд байна гэдэг чинь одоо энэ дэлхий одоо сүүрэн иргэншлийнхэн чинь энийг бас хөндлөөд судлаад эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр манайх нь ихлэ эрт юмны учрыг таньсан ард түмэн юм байна л гэж л одоо энэ тэндээс би тэр ярианаас сонсч авч ойлгож ирсэн. Тэгээ бид нар ч нөгөө хэмнэл дунд амьдардаг. Хэмнэл дунд амьдардаг нь яг үний юм байна. Тэгээд нөгөө одоо хүүхдийн бүү бол яг нэг жигд л одоо аялгуу байна тийм ээ. Туйлын аялгуу бол яг л нэг жигд аялгуу байна. Тэр чинь одоо магадгүй гипноз тийм ээ. Одоо энэ бол бас нэг хэв нэг жигдийн удаан аялгууны нөлөө бас хүнд сэтгэл зүйд их сайн нөлөө үзүүлж иж магадгүй тайвшрал өгч. Харин одоо энэ туульсан яг үндснээ язгуурын нэг авчирснаас тусдаа жангар дээр бол харин нэг ийм хурдтай явдаг. Арай нэг өөр хэмнэл байна. Тэр бол энэ хоёрыг судлах хэрэгтэй байна. Тэгээд яг ташралт хэлгээд зүгээр сонирхолтой байж магадгүй яг өөр сэдвүүл юм л да. Энэ Оросууд манай энэ нөгөө хүүхдийн нөгөө дүүж үлэг байдаг шүү дээ. Өөр ингээд байгаа. Тэрийг ингээд судалсан юм байна. За. Гэхдээ ингээд зарим хүүхдийн нь болохоор зүгээр орон дээр ингээд хэвтүүлээд зарим хүүхдийн нь болохоор нөгөө дүүж орон дээр хэвтүүлээд тэгээд одоо нөгөө тэнцвэрээ хадгалах байдлыг одоо шалгасан. Тэгэхэд бол тэр дүүжин оронтой хүүхд бол өссөн хүүхд бол тэр тэнцвэрээ олох, морь унах ийм юмд бол маш сайн үзүүлэлт гарсан гэж. Тэр ёстой. Тэгэхээр энэ бол манай монголчууд ч гэсэн одоо энэ нүүдэлч нах уу гэдэг тийм одоо энэ зүйлүүдийг тий хадгалаад явбал одоо бид нар судлаад багтчихгүй их сайхан юмнууд байна шүү дээ. Их сайхан юм байна. Монголчуудын тэнгэрийн ухааныг, оюун ухааныг өргөн олон ард түмэнд ингэж энэ бөөхөө сайхан нэвтрүүлгээрээ ингэж дамжуулж одоо 3 үеийнхэн дунд ингэж сурталж байгаа явдал бол одоо далай их Монгол ухаанаа соргоор мэдэрсний гайхамшиг жишээ гэж би тийм байх шүү. Анхудаа бас ийм хэлий гэж бодож байна. Өөр насны хүмүүстэй бид ингээ ярилцсна гэдэг чинь бас нөгөө хүний амьдралын ч гэсэн 3 өөр үе харагдаад байна шүү дээ. Ирээдүйтэйгээ ярьчлаа. Дунд насныхантайгаа ярьлаа. Тэгээд бас одоо ахмад улсуудтайгаа ярьж гэнэ гэдэг чинь энэ 3 өөр цагаа төлөөлсөн юм шимжийг харуулсан. Бас нэр нь хүртэл тэнгэр юм да танаа телевиз. Тэгээд одоо сайн сайхныг хүсье. За ингээд сая бид богино цагт чиглэсэн одоо 3 өөр одоо төлөөллийн 3 өөр цаг үеийн төлөөллийн хүмүүстэйгээ Монгол туул гэж гайхалтай том цартаа урлагийн тухай ярилцлаа. Тэгээд туульсаас одоо ер нь бид суралцах нэг ядангуяа оюуны талаас авах юмнууд, зан үйлийн талаас, ёс уламжлалын талаас, бэлгэдлийн талаас авах асар их ач холбогдолтой зүйл байгааг саяны ярилцлагаас та нар анзаарсан байх. Тэгээд одоо цаашдаа одоо монголчууд маань нэг үе батгах
одоо ер нь хаасаагүй өв соёл гэж ярьдаг болцсон байгаа. Тэгэхээр энэ өв соёл ярьж байгаа улсууд бол энэ язгуур уламжлалуудаа одоо энэ төвлөсийн энэ ариун ундрагаас бас шимэлж байх юм бол цаашдаа та нар өшөө холыг харж өшөө одоо энэ мэдээллийн нэрэн зуунд их том алхалтуудыг хийн. Энэ нөгөө талаараа бас Монгол улс орны маань оршин тогтнолд их чухал хөв нэмэрт юм аа. Тэгээ та бүхэн одоо тоонтой гэрт туяа тусч, тостой тогоонд нь буян хурж, ёсон уяар жаргаж ертөнцийн наранд ээлгэж, энэ дөрвөн их бүс бүслүүр нутг дээрэн одоо мөнх сайхан оршихын ёроод билгийг тавья. Таван зүсэн мадын кишиг ёроод хурж, таван зүйл тарааны шимэн ургаж цэгцэрч, ёс 81 зүйлийн аршааны ундраг үрдэж чанарж болтугай гэж одоо энэ Монголын сайхан билэгтэй ард түмэндээ хүсэж ёроож байна. Орой